Анхны кино зураг авалт нь археологийн малтлагын эхний үедээ давхацсан юм. 80 жилийн өмнө археологийн малтлагын тухай анхны кино Бухауд гарч байжээ. Төдийлөн нэрд гараагүй нэгэн нэр археологийн шинжлэх ухааныг бусдад таниулж чадсан. Түүний Хенрих Шлеман гэн Мекленбургийн худлаачны туслаас биедан сурвалжсан саятан болж чадсан нэгэн. Олон нийтэд харилцах урлагийг гаргамай эзэмсэн тэрээр зөвхөн өөрийгөө ус шинжлэх ухааны цоошин салбарыг олон нийтэд сурталчилж чадсан сууд нэгэн байсан. Энэхүү шин салбар нь түүхийн хуудсыг эртний ертөнцийн мэдээллийн улсыг тайлах явдал байлаа. Шлеманаас хойш 150 жилийн дараа дэлхийн даяар археологчид түүхийн өнгөрсөн цаг үеийн нууц кодыг тайлахаар эрэлхийлж ирлээ. Шлеманы өв залгамжлагчид Гезела Грайхны цоврал. Тусгай анги. Монголын Алтай нурууны оргил. ертөнцийн хязгаар мэт санагдана. Машины цуваа уулууд өгсөн ойрцоор харагдана. Цагаан дээлтэй хүнийг бие хамгаалагчид дагна. Энэ бол ерөнхийлөгч Намбарын энх баяр. Урд өмнө нь Монгол сонсогдоогүй олдврын тухай мэдээ түүнд хүрч бараг 2500 метрийн өндөр төвөө малтлагын газрыг зорин ирэхэд хүргэжээ. Монгол улсын ерөнхийлөгч өөрийн нүдээр мөнгө сэвлэгт хадгалагдсан хүний уушийг харахыг хүсэж байна. Мөсөн мөми эргэж ирсэн нь Гезела Грайхан, Петр Престил нарын бүтээл. Эргэл бусалдгүй өнгөрсөн цаг хугацааны эрэл гарсан нь археологч Херман Парцингер болон Ортвин Дайли нар Монголоос хар тэнгисийн эрг хүртэлх нутаг дэвсгэр эртний скифийн үеийн нүүдэлчдийн улмөрийг олсоор байна. Энэхүү морьтон ард түмний өндөр хөгжсөн гар урлын алтан эдэл нь түүхэн номог болсон ба Сибирийн Тувагийн нутгаас Парцингер 900 гаруй шижир алтан олдвор үхий булшийг олж нээсэн билээ. Хар тэнгисийн эрэг дээр Ортвин Дайли нэгэн шүдийг суулуулж байна. Задарч үгүй болоогүй энэ шүдний ДНК нь 2500 жилийн өмнө асуурсан эзнийхээ тухай маш их мэдээлэл өгч чадна. Усан доорч эрдэмтэд скиф үндэсний онцгойг тайлахад ойртож очихыг хүснэ. Гэвч хамгийн чухал олдврыг Герман, Орос, Монголын хамтарсан археологчдын баг Алтай уулнаас олсон юм. 2006 оны 100 Парцингер бүрэн бүтэн хулгай тонол өртөөгүй болж олсон. Модны тагныхын завсраар мөс гялалзж байна. Мөс аливаа зүйлийг хадгалах чадвартай билээ. Хэдэн мянган жилийн турш тэр булшнаас мөсөн зоринд хадгалсан мэт гайхалтай олдвор олсон. Мөсөн мөми хэвлийнхэн түүнийг шар уст хунтайж гэж нэрлэлээ. Эртний мөсөн нүүдлийн соёлын гэрчийг аль бол хурдан хүйтэн орчинд аваачих хэрэгтэй. Эстэгүүл ялзраад устна. Ерөнхийлөгч өөрийн эсрэг тэргээр мөсөн хүнийг тээвэрлэх онгоц уулгахыг даалгахад Парцингерийн санаа амарлаа. Дахин давтагдшгүй онцгой ачааг тээвэрлсэн Ми-8 онгоц Монголын нийслэл Улаанбаатарыг зорин нээслээ. Засгийн газрын ордон хоёр ерөнхийлөгчийн хооронд хэлэлцээр явагдаж байна. Тухайн үед Германы археологийн институтын ерөнхийлөгч өнөөдөр Пруссийн соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Херман Парцингер өөрийн бүхэл дипломат ур чадвараа гаргаж мумийг шинжилгээнд оруулах зорилгоор эндээс авч явахыг хүсч байгаа илэрхийлэхийг хичээнэ. Гэрээг үзэгдэж гар барилсан баталгаажуулснаар скифийн түүхийн судалгаанд аз тохиохон тэрэ. Мөсөн хүнийг нэгжлийн хугацаатайгаар Монгол орноос гаргахаар боллоо. Хөргүүрт байгаа хүн маань бүтэн жилийн турш 1000 гаруй үсэг шинжилгээнд орох болно. Энэ бол дундаж давхаргын хүн гэдгийг бид мэднэ. Магадгүй омгийн ахлагч байсан байж болно. Ямар ч байсан жирийн нэг дайчин эр байгаагүй нь тодорхой. Эрдэмтэд үүнээс илүүг мэдж авахыг хүснэ. Хөлдөн зандал шуусан шарилаас хэдэн мянган жилийн өмнөх амьдралын хэв маягийн нууцыг гаргаж авах болно. Энд палеопатологийн судлаач Михаил Шүүлцэд хариуцлагатай өргөн ногдож байна.
Мөн алтай мөн сэвдэт хөлдөг бол шиг хадгалсан талархсан зүйтэй. Скиферийн булш байгалийн хөлдөөгчөнд байсан юм. Дугуй хэлбэртэй булшны дараас чулууны дор өргөн дүнзэн банзар хийсэн авсанд омгийн ахлагчийг оршуулсан байжээ. Газрын гадаргуун ус тийшээ нэвтрэн орж мөнгө сэвдэгт хөлдөжээ. Ингээд л шарил цаг хугацааны зогсонгүй байдалд орж буй мэт хойш үедээ хадгалагдаж иржээ. Мөсөн хүн буюу Муми шинжилгээнд орохоор Улаанбаатараас Гётинген рүү аяллаа. Ингэхдээ Монголын Алтай уулын олон гүрийн голоос эхлэн хар тэнгис хүртэл үргэлжлэх эрт дээрүүд Скифийн үеийн нүүдэлчдийн амьдарч байсан газар нутгаа дайран явлаа. Георг Августын их сургуулийн анатомийн танхим нь шарил судлал, тэр дотроо маш эртний шарилын судалгаагаар мэргэжсэн юм. Михаил Шульц шарилын өөрөөр хэлбэл Мумийн эхний үсгийг хийж байна. Профессор цогцыг түүнчлэн арга яс эрүү шүдэн өвчнөөс улбаатай ямар нэгэн өөрчлөлт байгаа эсхийг шинжин үзэж байна. Томруулдаг шилээр уншиж байна. Бараг 2500 насны хонгор шар үстэй Скиф нь түүний хувьд зүгээр нэг цогцос яс арьс биш ээ. Мумийн цогц нь эцсийн эцэст биологийн намтрыг харуулдгийм гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Хэрвээ хэлийн ойлгол тэрээр бидэнд тухайн үед юу болсныг хэлж өгч чадна гэсэн үг л дээ. Тайлж болохоос уулмөр үлдээвэл тухайн хүний намтрыг ч бичиж болдгийм аа. Скифийн нүүдэлчдийн соёлын намтрын нэг чухал хуудсыг 150 жилийн өмнө Берлиний хэл судлаач Фридрих Вильгельм Радлов бичсэн гэдэг. Сибирийн Барнаул хотод амьдарч герман, латин хэл зааж байсан тэрээр Алтай улсыг судалж байжээ. Түүний сонир зан нь түүнийг Александр Хумбольдын уламжлалын дагуу их өргөн сар хүрээний салбар дамнасан судалгаанд хөтлөн оруулжээ. Тэр Алтай нурууны нутагт амьдарч байсан хүмүүсийн шашин шүтлийг, оршуулгын зан үйл, тэдгээрийн соёлыг сонирхдаг байжээ. Хүмүүсийн амьдралын хэв маяг, орчин, хэл соёлыг тэмдэглэж зурдаг байжээ. Яг л Радловын дүрсэлсэн тэр амьдралын хэв шинжийг Алтай өндөрдөгт амьдарч буй нүүдэлчин ардууд өнөө хүртэл хадгалж иржээ. Скифийн соёлын судлаачид болон Херман Парсингер нар энд мөсөн Мумийн малтлаг хийсэн. Радловын тэмдэглүүлж Скифийн булш бүхий чулуун овоог олоход чухал хувь нэмэр оруулсан. Фридрих Вильгельм Радлов бол Алтай нуруунд ийм мөнгө цэвдэг бүхий булшинд малтлаг хийсэн анхны хүн юм аа. Анх тэр өөрөө мэдээлгүй тохиолдлоор чулуун овоог ухаж мөнгө цэвдэг бүхий булш олсноор маш том гавьяа байгуулсан юм. Тэрээр ус нэвтэрч булшин дах зүйлсийг хөлдөөсөн булшийг олсон юм. Радлов тэр хөлдсөн бүсийг саад хэмээн үзэж мөнгө цэвдгийг галаасан гэсгэж байсан. Харин энэхүү саад нь азтай тохиолдол юм аа. Мөнгө цэвдэхтэй булшин дагалдуулсан эд үлгийн зүйлсийг яг л хөлдөөгчийг хадгалдаг гэдгийг тэрээр тухайн үедээ мэдээгүй. Түүний чухал олдууруудын нэг болох бүрэн бүтнээр хадгалагдаж ирсэн 2000 гаруй жилийн өмнөх Скиф хүний хар даван гайхамшигт өмсгөл юм. Энэ олдвор Оросын төрийн эрдэнсийн санд хадгалагддаг. Москва, улаан талбай. Түүхийн музейг нууц хадгаламж. Энд алт мөнгө эрдэнэс хадгалдаггүй. Харин зориултын хийгээр дүүргэсэн тусгай сепнүүдэд Сталин, Ленин нарын хувцсыг эрвээхэнд идүүлчээргүй үрд хадгалсан байдаг. Скиф судлаач нарын хувьд хамгийн чухал олдвор 3 дугаартай шүүгэнд бий. Энд оршин сүйтгэгч хүчин зүйлсээс найдвартай хамгаалагдсан Радловын Алтайгаас олсон Скифийн өмсгөл болох хар фрак юм. Устан мөксөн үндэсний ёр бусын өмсгөл. Урт хормон ямар зориулттай байсан бол доо?
Мөн сэвдгээс олдсон омгийн ахлагч. Тэр л зарим нэгэн нууцыг тайлахад туслах болно. Түүний баруун гарын яснаас Гётингенд дээж авч байна. Туус ясны нэмгэн зордос буюу дүншлийг мөмийн биологийн намтрын эхний хуудсыг эхлүүлж байна гэсэн үг юм. Тууширсан гэрэлд Михаил Шульц эсийн бүтцийг шинжилж байна. Тэрээр сайнгүй зүйл олж харжээ. Энд ясыг хурдан идэх процесс явагдсан тодорхой байна. Энэ нь ясанд ясны хатуу бүтэц идэгдэх процесс явагдаж байсныг харуулж байна. Яс идэгдэж байсан Шульц юутай холбож байна вэ? Эхлээд ямар ч байсан дараагийн үйлдэлгээ хийж гавлын ясыг рентгений гэрэлд харна. Хэдийгээр нүүрэн хэсэг нь бясарсан харамсалтайч патологч маань үүн сэтгэлээр унсангүй. Энд бид гавлын зургийг хажуунаас нь харж байна. Духны хөндийд бараан хэсгүүд буюу яс овоосон нь энэ хэсэгт духны хөндийн анхаг өрөвсөл байсныг илэрхийлж байгаа юм. Уулнаас олдсон эр маань өрөвслийн завируудтай байжээ. Эристес уур амьсгалтай орчны нөлөө үүнд гайхалж байх зүйл алга. Шульц эндоскопын дурангаар эрүүний ясыг шинжиж байна. Энд ч мөн өрөвслийн голомт байна. Энд байгаа өрөвслийн шалтгаан нь араа шүдний өрөвсөл байх. Шүдэн өвдөд эрүүл рүүгээ ороод улмаар эрүүний хөндийг өрөвсүүлсэн байх. Үүгээр зогссонгүй. Мөн буйлны хүчтэй өрөвсөл үүссэн хүндий язорын эмтрэл зэрэг нь энэ хүн нь махаар хоололдог байсныг нотолж байна. Хүн их мах идэхээр шүд хоорны завсар мах орж үлддэг. Өрөвслээс болж буйл шавагддаг ба шүдний завсар орсон мах олон жилийн явцад улам доошлоно. Эдгээр шүдэнд орсон мах нь яваандаа ялзарч тухайн хүндээ онцгүй нь юу вэ гэвэл амны муухай үнэр зайлшгүй үүсгэнэ. Энэ тийм ч сайхан эд биш ээ. Шинжлэгээний анхны үзлэгээр мөсөн хүний төрхийг тодруулъя. Тэрээр орчин үеийн богино үстэй нэгэн ба 60 гаруй насалжээ. Монголын Алтай өндөр уулаас Унгар хүртэлх нутаг дэвсгэрт нутаглаж байсан скипүүд гэж ер нь хэн байсан юм бэ? Олон тооны олдвороор баталгаажсан скипийн үеийн соёлын агуу өргөн тархалтыг хэн тайлбарлах вэ? Эдгээр асуултууд Германы археологийн институтийн Ортвин Лайлиг өмнөд Оросын хязгааргүй өргөн эрдэнэ шишин тариалангийн талбай гатлан хар тэнгисийн эрэг дээр хүргэж байна. Дали скипийн булшны овог хайж байгаа нь энэ. Эрт үеэс хойш хэдэн мянган удаа сэндийдсэн газарт энэ нь нэлээд хэцүү даалгавар юм. Түүхийн бүхэл улмөр арчигдсан байж таарна. Тийм ч содон биш өндөрдөг дээр нэг хачирхалтай чулуу харагдлаа. Мэргэжлийн хүний архайнуудаар яг л зөв байгаа онжээ. Булш байна. Дээр үед ийм байдалтай байсан болов уу? Далигийн хайгуулын газар бол Азовын тэнгисийн эрэг. Энд Дон мөрөн хар тэнгисийн зүүн хойд тохой руу содгодог. Скифүүдийг голморны дагуу амьдарч байсан гэдэгт Дали итгэдэг. Энд нүүдэлчид тэсвэр соёлын ертөнцтэй учирсан байх ёстой. Тохиолдлын олдвор. Энэ бол Варны хэтэрхий байна л да. Маш гоё. Хераклея манай эрнээс өмнөх 4-р зуун байна. Манай эрнээс өмнөх 4-р зуунд холбогдох Грекийн Амфоран Вар яг тохирч байна. Энд хар тэнгисийн эрэг скифүүд грекүүтэй учирсан билээ. Хоёр иргэншлийн хооронд дайн болсон болов Херман Парцингер үгүй гэж байна. Гадаад ертөнцтэй учрах нь соёлын хөгжилд гол түлхэс үзүүлэх хүчин зүйл болж өгдөг. Сибирийн эсвэл Дундад Азийн нүүдэлчдийн соёл нэн ялангуяа хар тэнгис хавийн грекүүд бол скифүүдэд удаан хугацаагаар нөлөөлсөн байх л да.
Энэхүү соёлын хоёр ертөнцийн уулзалт хэрхэн болж өнгөрсөн бол тал хэрийн зэрлэг варваруудын тухай яриа хэр үнэн бол археологийн малтлагууд энэ талаар баримт нотлогоог өгөх ёстой. Хавсны ирмэг дээрх малтлагын ажил. Малтлаг нь цаг хугацаатай өрссөн эмгэнэлт явдал юм а. Бараг л өдөр бүр газар үе үеэрээ нуран тэнгис рүү унаж байна. Өнөөдрийн хүртэл дөнгөж 3-1-нд мэдэгдэл байгаа булшийг хамт ус руу авч одож байна. Азовын тэнгисийн босоо эрэг дээр эрдэмтэд мөн нурсан эсгүүдийг шинжиж үзнэ. Олдвруудыг тэр чигээрээ тэнгис ивхээс өмнө хамгаалалт тавьж байна. Хиймэл нүдний дүрс шиг хэлбэртэй совд хүнсний нөөцөө хадгалдаг сав олжээ. Дараагийн пласт унах гэж байгаа нь харагдаж байна. Энд ажиллах нь их аюултай болж байна шүү дээ. Балигийн багийнхны хувьд энэ бол далд аюул. Тэд радионы хөгжимд өөрсдөө сэргэн. Инхээс өөр арга байхгүй. Учир нь малтлагын дарга тамхи татхыг хатуу хоригдсон. Энэ нь Оросуудын хувьд шар айрагны баярын үеэр Германуудад шар айраг ухыг хоригдсонтой адил. Булчнаас гарах олдвруудаас гадна арга ясны ДНК нь Ортон балигийн сонирхлыг илүү татна. Дээжүүдийг бохирдуулахаас сэргийлж тамхи хоригдсноос гадна ариун цэврийн хатуу дэглэм тогтоожээ. Бараг л месаслын өрөөнд байгаа юм шиг. Малтлаг дээр хамтран ажиллаж байгаа Торстен Дүнки шүдний эмчийн ажлыг гүйцэтгэнэ. Дөрвийг харьцах дөрвөн хэмээх арааны шүдийг лаборатори шинжилснээр талигаачийн гарал үүсэл угсаа гарлын хамаардын талаарх мэдээлэл олж авах юм. Шүдний ДНК-г судлахын гол зорилго нь дорнод зүгээс Берлиний үүд хүртэл ирсэн нүүдэлчин үндэстний өрнөд зүг тэлсэн агуу их нүүдлийг илүү сайн ойлгоход дөхөн болно. Сибирийн хээр тал нь гайхамшигт скифүүдийн уугуул нутаг. Эндээс малталгаар олдсон олдуурууд болох урлагийн өндөр түвшинд хийгдсэн уран хийсвэхий алдан эдэл нь дархны урлаг тархсан гэдгийг гэрч хэлнэ. Хэрвээ одоо эрдэмтэд талигаачийг яриулж чадах юм бол хүн төрлөختний мартагдсан нэгэн түүхэн утсыг тайлж болох юм. Алтай нуруунаас олдсон мөсөн мөмийн өнгөрсөн цаг хугацааны талаар мэдээлэл олоход туслана. Түүний булчнаас археологчид хүзүүний модон зүйлд дэрэгдэн алтан нэмгэн хальс олсон. Нарийн шинжилгээ явуулсан компьютерийн дүрснээс үзэхэд үсний зүйлд нь алтан бүрмэл байсныг харж болно. Дайчин Эрман цул алтан зүйл зүөх бэнчингүү байсан бололтой. 2500 жилийн өмнө ч гэсэн гангарах их чухал байсан байна гэж Барцингер дүгнэлээ. Гэхдээ ямар ч байсан түүнийг нөгөө ертөнцид очих замд нь авсанд нь хоньны шарсан нурууны мах хийж өгчээ. Олон гүүрийн голын булшны дагалдах эд зүйс нь маш чухал баримтууд юм. Монголын ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр Эдгар Зүйс нь ч мөн Монголоос төр гарах боллоо. Тэдний хүрэх газар бол Оросын Новосибирск хот юм а. Бид Сибирийн өвлийн хүйтэнд ирлээ. Эртнийскийн хүүтийн амьдарч байсан нутагт Новосибирск оршин. Энд өнөөдөр эрдэм шинжилгээний төв байрлах бөгөөд Барцингерийн хайгуулын экспедицийн хамтрагчийн төрсөн нутаг юм. Сэргэн засварлагчид нэн даруй шар үстэй дайчны байдлын зэвсгийг шинжиж үзлээ. Баян хөлдөөгчд байхгүй тул тэд шууд л горимын дагуу хадгалалтын ажилдаа орно. Хамгийн их анхаарлыг татах зүйл бол яахын аргагүй ном байлаа. Энэ ном нь модны олон давхаргаас бүтсэн. Энэ нь зөвхөн эрдэмтдийн анхаарлыг татаа зогссонгүй. Учир нь орчин үед ч гэсэн номыг ийм композит аргаар хийдэг юм. Ном сум нь морьтон дайчдын шидэт зэвсэгт тооцогддог. Морины нуруунд тагилдэхгүй тулд доод хэсэг нь арай богино байхаар хийгдэжээ. Булчнаас олдсон сум нь хүрэл зэвгүй байна.
Оросын багийн ахлагч Вячеслав Моложины хувьд бараг тоглоомын сум шиг санагдана. Сумнуудын хувьд булшин зориулж тусгайлан хийсэн байх л да. Харин бүрэн бүтэн олдсон номын хувьд гэвэл хэрэглэж байсан жинхэнэ ном байсан. Дайчин Эрман амьд сэрүүн байхдаа энүүгээр харуулж байсан байхаа. Скипи номны харвах хүч нь Михаил Бетлигч гайхшрууллаа. Тэрээр олон гүүрийн голоос олдсон номыг дуурайлган хийжээ. Персийн бамбаг мортон дайшны сум бараг юу ч болоогүй юм шиг нэвтлэн. Энэ амжилтын нууц нь үйлсэн бүтцтэй хийсэнд оршиж байгаа юм гэж Бетл хэлж байна. Ийм олон давхар гүйтэй ном, жирийн цул модон номыг бодвол маш хөнгөн, илүү хүчтэй, удаан эдлэгээтэй болдгийм. Мөнх сэвдийн ачаар бүрэн хадгалагдаж үлдсэн номыг дуурайлан хийхэд амархан байлаа. Ууранд барьж, сунгаж татхааргаар урлаж гүйцэтгэжээ. Ном үхлийн аюултай хүчтэй болж магадгүй скипүүд яг ийм аргаар хийдэг байсан баг. Мөнгө зэвлэгтэй хөлдөө булснаас олдсон дараагийн үнэт зүйл бол өмсгөл. Жирийн булшинд залзарсан байх ёстой ховц бүрэн бүтнээрээ эрдэмтдийн өмнө байна. Цэвэрлэх шаардлагатай байна. Скипийн дайчны өмд нь сүлжмэл носон давгаар хийгдсэн бөгөөд их дулаахан бололтой. Хамгийн үсэрхэг сэргэн засварлах ажил үсний сүпрэ тус болно. Үстэй дээр нь төрөл бүрийн арсыг оруулан бүтээжээ. Хойд талын хормой нь урт бас өнгө оруулан бутсан байгаа нь их сонин. Радловын хар хүрмийг санагдуулж байна. Энэхүү урт хормойг омгийн ахлагч ямар зориулалттай ашиглаж байсан юм бол? Энэ хойд хормойн урт хэсэг нь ямар зориулалттай вэ гэдэг нь тодорхой байна л да. Пүтин сэрэн үед эмээлдээ мордохдоо эсвэл газар суухдаа ч юм уу доогуур ивж өгдөг байсан байх. Берлин. Германы нийслэл рүү Барцингер болсноос авсан хамгийн жижигхэн дээжнүүдээ ирүүлжээ. Энэ нь хэдэн төрлийн амьтдын үс. Эдгээрийг шинжснээр үстэй дээлний бүтц болон будгийг тодорхойлох болно. Радгени институтын захирал Стефан Симоны хамтаар энэхүү судалгааны ажлын зорилгыг хэлэлцэж байна. Алтай нурууны скипүүд юуны арьс мөн ямар будаг хэрэгдэж байсан бол хялгаснууд эдгээр мэдээллийг өгнө. Растер электрон микроскопоор үсний бүтцийг шинжилснээр амьтны төрлийг тогтооно. Хонь, үхэр, хэрэм, тарваг болон булга зэрэг амьтдын арьсаар омгийн ахлагчийн дээлийг ойсон байна. Индиго ба кермес будагчаар тод цэнхэр улаан өнгөнүүдийг гаргасан байна. Дайчин эрийн малгай нь ийм байжээ. Кермесээр улаан болгож будаад алтаар бүрсэн модон дүрснүүдээр чимсэн байна. Орчин үеийн техник төхөөрөмжийн тусламжтай өнгөрсөн хугацааг өнгөтөөр харах боломжтой. Орон нутгийн мал амьтад өнөөдрөгтэй адил түүхийн эдийн нийлүүлэгчд байсан байна. Харин будагч бодисууд нь холоос ирсэн байна. Индиго нь энэтхээс гаралтай, кермес нь газрын дундад тэнгис эсвэл ойролт орнотоос ирсэн байж, энэ нь Алтай улсын аль ч нутагт скипүүд нь арилжаа наймаа явуулж байсныг гэрчилж байна. Барцингерийн үзэж байгаагаар скипүүд ертөнцийн бүх зүгт соёлын сүлжээг үүсгэж байжээ гэдэг нь маргаангүй тодорхой байгаа юм. Энэ эдхэг грекүүд, персүүд, хятадууд болон зүүн Европын зүгт 2500 жилийн өмнөх Global Flower буюу 2500 жилийн тэртех даяаршлын хамтран тоглогч
Мөсөн мөмийн үүнийг нотолж байна. Хар тэнгис рүү эргэн очие. Петр хааны үеийн анхны нийслэл хот Таганрог. Бомтын хотыг байгуулсан Оросын их хаан барууны орнуудад үүд хаалга нээхийг оролдсон юм. Энэ нь Босфорусыг эзэлсэн туркуудаас үүдэн бүтлгүйцсэн юм а. Өнөөдөр Таганрог бол жинхэнэ нарлаг хот. Бараг бороо ордоггүй. Гэтэл бурхад Ортвин Лали болон түүний багийн эсрэг байх шиг. Бороо зогссны дараа Скифүүд амьдарч байсан байж болзошгүй хэмээн таамагладаг энэхүү эртний Грекийн хотыг эрен хайхаар археологчид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Гадаргуугаас доош 4-5 метртэл тэд дөнгөж олдвортой давхаргад хүрч байна. Гэвч онсын юм алга. Ногоорон гэрэлт төмрийн хайлшилд харагдана. Гэхдээ шлак байна гэдэг чинь төмөр үйдэрлэж байсан байна гэсэн үг. Үнэхээр ч тийм байна. Сумны зэв байна. Скифийн сумны зэв гэдэг нь тодорхой. Энд нүүдэлчин дайчдыг сумаар хангаж байсан Зевсгийн үйлдвэр байсан байж болох юм. Гэвч энэ үйлдвэр байсан хот нь хаана байна? Ихэнх хэсэг нь усан дор байгаа байх гэж Лали таамаглаж байна. Таганрогийн эрг рүү уснаас гарч ирсэн олон тооны шаврын хэтэрхий түүний таамаглалыг дэмжиж байгаа юм. Усан доогуур шумбах спортын дэлхийн аврах 2 шумбагч хар тэнгисийн Атлантисыг олоход тусалж байна. Усны гүн эсгийг тэд хамгийн өндөр магадлалтай гэж үзнэ. Живсэн хотыг олох юм бол усан дор авдаг камераар баримтжуулах болно. Ийм шаврын хэтэрхийнүүдийг шумбагчид хайх ёстой. Археологч шумбагчдад нэлээд найдвар тавьсан хэдий ч тэд нарын хүчин мөхсдлөө. Учир нь үзэгдэх орчин маш муу байсан юм. Далайн уран бол маш шигүүн ургасан байна. Азовын тэнгис экологийн үүднээс гамшиг болсон байна. 15 см-ийн дотор л үзэгдэх орчин байна гэнэ. Ямар ч нэмэр алга. Тэд бууж өгөхөөс өөр аргагүй боллоо. Далайн ёроолд хайгуулах ямар ч боломжгүй болсноор хотын тухай бодол хий хоосон мөрөөдөл хэвээр үлдсээр. Харин мөсөн хүн найдвар төрүүлсээр. Муми хүмүүсийг байн гайхшруулсаар ирсэн. Энэ алдарт мөсөн гүнжийг 1991 онд Оросын Алтай нуранаас олсон юм. Тэр цагаас хойш бунхан дахь Ленин шарилд хэргэлдэг нууц шингэний ачаар түүнийг хадгалж ирсэн. Энэ чармайлт нь үр дүнгээ өгнө. Энэ янзаар дахин давталшгүй шивээснүүдийг хадгалж болох юм. Энэхүү шивээсний гайхамшигт төрснүүд ямар утгатай вэ? Муми мөн эртний нүүдэлчин мортон үндэсний дотоод ертөнцийг таниулна. Сүнсний ертөнц байсан болов? Скифүүд янз бүрийн ургамал, ууршуулж мансуурдаг байсан тухай тэмдэглэл байдаг. Жишээлбэл канабис болон түүнтэй адил бодис. Ер нь балар эртний үеийн бүхэл соёлууд бурхан тэнгэртэй харьцахад энэ зан үед чухал ажил бүтлөө өгдөг байжээ гэж үздэг. Скифийн булчнаас археологчид канабисийн үр олж байжээ. Энэ нь Херодотын мансууруулах бодисын тухай онлын баталгаа юм. Ямар тач хамгийн их шивээстэй олдвол Санкт Петербург хотод бай. Өвлийн ордонд Эрмитаж байрладаг. Гэвч зарим нэгэн үзмрүүдийг үзэгчид хязгаарч хардаггүй юм. Тухайлбал энэ бол зөвлөлтийн үед олдсон Скифийн муми. Түүний бараан бараг хар өнгийн арьсан шууд л нүдэн тусна. Олдврын хадгалах нөхцөл муу байснаас бараан өнгөтэй болсон байна. Өнөөдөр эрдэмтэд шинэ техник ашиглан эртний мумид шинэ асуулт тавих боломжтой болсон юм. Дүнсгэр мордон нүүдэлчин ямар хариулт өгөх бол?
Хэт улаан гэрлэр Оросын шинжээч талигачин харалсан арсыг дахин шинжилж байна. Константин Чугунов алмаарч гүйцлээ. Зүгээр нүдэрээ харахад бараан арсан дээр шивээс харагдахгүй байсан. Гарам дээр тэрч бүхэд эрхийн хуруун хүртэл гайхалтай шивээсээр гоёсон байна. Ирвисний толгой эри мөрийг чимнэ. Амьтдын зургийг гар мөрөн дээр шивэх нь скипийн ард түмний нийтлэг зан үйл байжээ. Гар хөлний хэсэг нь амин чухал ба амьд үлдэхийн тулд эдгээр эрхтнүүдийг хамгаалan шивдэг байсан гэсэн онол байдаг л да. Парсингер өөрийн олсон мөсөн хүндэж гисэн шивээстэй хэсэг байсныг илрүүлсэн юм а. Түүний таамаглаж байгаагаар дайшлагч гэсэн шидэж шивээсүүд нь бэртэж шархдахгүйгээр дайснаа номхотгож амьтдыг намрахад хамгаалдаг байсан байх л да. Танигдах үйс ойдох Санкт Петербургийн мумийн нурууны арсыг нийлүүлэн ойсон байна. Энэ нь скипүүдийн зан үйлийн ёслолыг гэрчилж байгаа юм болов уу? Скипүүдийн өөрсдийн талигаачдыгаа яг л мах шиг эвдэж янзлдаг байсан тухай Херодот мэдээлж байсан. Энэ нь үнэн болохыг орчин үеийн шинжилгээнүүд баталж байгаа юм. Талигаачийн доторх эрхтнийг авч булчингуудын биенээс нь хэрчин авдаг байсан байна. Хээрийн өвсөөр талигаачийн цогцсыг дүүргэж чихмэл хийгээд адууны сүүлээр ойдог байжээ. Яг л Херодотын бичсэн шиг зандан шулах ёслолын баталгаа. Скипийн гавлын ясны цоорхоогоор тархийг юулж байсан байх гэсэн таамаглалыг дэвшүүлдэг. Египчүүд ч мөн өөрсдийн нас барагчдыг нөгөө ертөнц рүү үлдэхдээ зандан шуулахын тулд яг энэ аргыг хэрэглэдэг байсан. Гётингийн их сургуулийн анатомийн институтээс сэтгэл догдуулсан шинэ мэдээ ирлээ. Монголоос олдсон мөсөн хүнч гисэн ёс заншлын дагуу зандан шуулсан эсхийг Парсингер мэдхийг яарна. Михаил Шульц эхлээд түүнд харуулсан гавлын яс үзүүлж байна. Сонирхолтой нь Мессаслын улмөр үлдсэн байгаа явдал юм. Энэ нь мордын нүүдэлчид ангаах ухааны тодорхой мэдлэгтэй мөн Мессаслын багаж болох хөрөө, хусуур, хутга зэргийг ашиглаж байсныг гэрчилнэ. Мөн мөсөн хүн дээрч патологч иймэрхүү Мессаслын улмөрийг олсон байна. Баруун хасарны ясны дотор талд цоорхой байгаа бөгөөд энэ нь Мессаслын хутганаас үлдсэн байна. Энэ ясыг аваад арга ясанд барьж үзвэл энэ нь энэ хэсэгт ирэх юм. Тэгэхээр араас нь ойролцоогоор эндээс хутгаа энэ чиглэлд оруулсан байж таарна. Алтай нуруунаас олдсон омгийн ахлагчийг тэгэхээр зандан шуулсан мөнхрүүлэх зорилготойгоор бэлтгэсэн байж таарах гээд байна. Ард Тэнгисийн скипүүд ийм зан үйлийн ёслолыг үүсгэдэг байсан тухай Херодот бичсэн байдаг. Хэдэн мянган километрийн зайд оршин сууж байсан скипүүд ижил ёс заншилтай байсан юм болов уу? Хайгуулын ажил хар Азовын тэнгисийн дунд орших таман хойг дээр авчирна. Дээр үед энэ Грекийн колониудын байгуулсан Босфораны гүрний эзэмшлийн газрын төвөн байсан юм. Энд 2500 жилийн өмнө Грекүүд болон скипүүд хоорондоо учирсан түүхтэй. Тухайн үед яг юу болсныг Германы археологийн институтын дараагийн баг олж мэдхийг оролдоно. Үүний тулд Удо Шлоссхауэр өөрийн Орос хамтлагчтайгаа Ердийн бус замыг сонгожээ. Тэрээр хоёр өөр соёлтой нийгэм хоорондоо учирч дорндоос ирсэн варварууд зохион байгуулалтанд орсон Грекийн хотод орж ирэх тэр үед ландшафт ямар байдалтай байсныг олж мэдхийг хүснэ. Шинжилгээний арга нь баган дөрвөлдөг буюу нэлээд их хөлс асгаруулсан ажил юм. Хөлсний профилийг уншин эртний газар зүйг сэргээн дүрслэх боломжтой. Хэдийгээр одоо хуурай газар болсон хэдий ч
урд өмнө нь устай байсан байж болох юм. Скифийн үеийн хөрсний давхарга шинжээч дунгийн ясаа мөн болохыг танилаа. Түүний хувьд өнөөдрийн хойг антикийн үед арал байсан тодорхой. Хамгаалахад тохиромжтой учир стратегийн үүднээс давуу талтай байжээ. Газар зүйн эрдэмтдийн судалгааг үргэлжлүүлэн археологчид ажиллаа хийн. Арал гэж таамагласан газар малтлагыг эхлүүллээ. Энд скифүүд амьдарч байсан болов уу? Эсвэл грекүүд үү? Удо Шолос Хаур Грекийн Амфорон варны бариул оллоо. Түүний Орос хамтрагч нь бүрч илүү сонирхолтой зүйл олсон юм. Хөгжим тоглож байгаа эмэгтэй дүрстэй ясан сэлбэр. Түүнийг шинжлэн үзэхэд Грекийг гэдэг нь батлагдлаа. Хар тэнгисийн хойд хэсэг нь грекүүдийн анхны колониудын нэг нь байсан. Их газартаа тариа нийлүүлдэг байсан байжээ. Үр тарианы 8 Босфораны гүрний бүх газраар явагддаг байсан. Мэдээж өөр арилжаа 8 хийдэг байсан. Жишээ нь Боолын 8, Морь, Арис, Нэхи гэдэл юу ч байж болно шүү дээ. Үр тариа Нэхи, Боол авахар грекүүд ирдэг байсан. Харин скифүүд яадаг байсан бол эрдний грекүүд бидэнд итгүүлэхийг оролддог ухуулга нь зэрлэг морьтнууд хот суурин газрыг дээрэм тонол хийж шатааж усгадаг байсан гэдэг энэ хэр ортой вэ? Панагория хотын ойролцох хайгуул. Энэ нь дээрүүд грекийн арилжааны томоохон төв байсан. Оросын шумбаачид антикийн эзлийн гүрний бомбыг судалж үзэж байна. Хотын 3/1 нь одоо усанд ор байгаа. Зэрэглэх Азовын тэнгисийг болвол үзэгдэх орчин харин илүү байна. Далайн ургамал баригдсан чулуун квадер болон модон балкнууд нь эртний бомбын хашаа болов. Энэ грекүүдийн 3 эгнээс сэлүүрт усан онгоцнууд Мелет, Афин, Корин руу худалдаа хийж будаа боол авч явахаар ирдэг байсан. Бомбын байгууламжийн он цагийг тогтооход эдгээр мод нэг тохиромжтой. Гэнэт нэг амфорон вар харагдана. Тэнгис нь судлаа шумбагчдын хувьд эрдэнсийн сан юм. Антикийн хотын бичиг төшөөг уснаас татан гаргаж байна. Шумбаачид харахаар зайд Панагориагийн хуурай газрын малтлага явагдаж байна. Энэ газар хичнээн чухал байсныг малтлага явагдаж буй газрын хэмжээнээс харж болно. Оросын археологчдын хувьд Панагория гол малтлага болж байгаа юм. Энэ хот дорнод болон өрнөдийг холбогч гүүр болж байсан бөгөөд эндээс Кримийн хойг болон Тэнгисийн эргийг хяндаг байжээ. Сонирхол нэмж хэлэхэд эндхийн төмрийн болон алтан мөнгөний дарагчид маш алдартай байжээ. Владимир Кузнецов Удо Шолос Хаурт нэгэн сонин байгууламжийг үзүүлж байна. Нэгэн маш жижиг зуух руу холбогдож буй хоолой. Энэ нь Грекийн алтны дархны хайлуулах зуух. Тэгэхээр Грекийн дархчууд бас алтан дурлсан нүүдэлчдэд зориулан уралдаг байсан болов уу? Скифийн соёлын домогт амьтан болох алтан гарид хэдийч Грекийн соёлын нөлөө байгаа нь тодорхой. Сибирт нүүдэлчид өөрийн гэсэн өвөрмөс стилтэй амьтны дүрстэй байсан. Жишээ нь туваагаас олдсон хэлбэр дүрс нь морь, буг гэх мэт танигдах үс скифийн шинжтэй байдаг. Грекийн домгийн дүрснүүдийг скифүүдэд зориулан өөрчилсөн байна. Энэ дайнд скифүүд яасан тодорхой байна. Хоолны цаг. 200 ажилчид оюутнууд эрдэмтэд Панагориад өдөр бүр амттай хоол идэхийг хүснэ. Шил таарны хэлбэрийг боловсруулахаар ажилласаар дэндүү олон олдвор шил шавар варыг угааж ялгах хэрэгтэй байдаг. Панагория баян хот байсан ч одоогоор скифийн улмөр олдсонгүй. Гэтэл археологчид гэнтийн нээлт хийлээ. Нэгэн хайрцагнаас гарсан хэлбэрхнүүдийн дунд амьтны ясаар хийсэн дүрс байна. Тэр нь скифийг дүрсэлсэн байлаа.
Малгай өмсгөлөөрөө маргаангүй танигдж байсан. Яг Эрмитажийн алдарт алтан сав суулган дээр дүрсэлсэн шиг. Тэгэхээр Скифүүд Панагориад бас байсан байна. Уснаас гаргаж авсан бичиг төгшөө дараагийн гентийн бэлгийг барина. Түүнд Полимосын тухай бичсэн байна. Грек Скифүүдийн хоорондын дайн. Харамсалтай нь Скифүүдийн бичгэн тэмдэглэл одоо хүртэл олдоогүй. Зөвхөн археологийн олдврууд байдаг. Тэлдгэр олдвруудыг Гётинген үргэлжлүүлэн яриулсаар л байна. Профессор Шульцийн баг шинээр гарган авсан протеиний шинжилгээний аргаар мөсөн мумигийн сүүлийн нуусыг олж харахаар ажиллаж байна. Алтай нуруунаас олдсон омны ахлагч хэрхэн амиа алдсан бэ? Шинжилгээний шинэ арга түүнийг ямар нэгэн өвчнөөс болж нас барсан гэсэн шинж олохгүй байна. Дайчин эр маань амгалан тайван байдалтай үрд нойрсон шинжтэй. Нийтдээ 1000 гаруй үзэг шинжилгээг явуулж олон мэргэжлүүд хамтран мумийг яриулж чадлаа. Бид 2300 жилийн өмнө амьдарч байсан нэгэн эрийн намтрыг бүтээлээ. Скип судлаач Барцингерийн хувьд дээрэм тунал өртөөгүй мөсөнд хэвээр халгалагдаж ирсэн мөсөн мумигийн булшвал онцгой олдвор юм. Эхлээд бодохдоо зүгээр л аз тайрлаа гэж бодсон. Үнэхээр булш олоод л тагийг нээж харахад дотор нь хүн байгааг хараад нээлт хийсэн мэт азтай агшин байлаа. Харин дараа нь бүх судалгаа шинжилгээ дуусаад олсон бүх мэдээлэл нэгтгэсний эцэст л археологч хүний хувьд жинхэнэ азтай төгсгөл болж байгаа юм л да. Эцэст нь шүү дээ. Товч нэгдэхэд дайчин эр 1 м 60 см өндөртэй, хонгор шар үстэй байсан бөгөөд 60 гаруй насалсан шинжтэй. Залуу насндаа тэрээр булчиндаг байсан ба маш сайн мортон байсан хэдий ч мориноосоо унаж бэртэж байсныг тохойны үений ясны цувралд харуулж байна. Үүнээс түүний шивээс ч хамгаалж чадаагүй байна. Дайчингээр тухайн үеийн хамгийн орчин үеийн зэвсэгтэй байсан олон давхарга бүхий дургасаар хийсэн ном. Түүний сум нэвтрэх чадвар өндөртэй байсныг Алтай нурууны наанч цаанч байсан дайснууд мэдэрсэн байх. Уулнаас олдсон шар үст хун тайжийг хансыг булганы арьсаар шимсэн үстэй дээр дулаасуулж байжээ. Арьсыг Энитикийн Индиго болон бодвол Персээс оруулж ирсэн Кермисээр хөх улаан өнгөөр бодсон байсан. Чихний болон эрүүний хөндийн хүнд өрөвсөл, шүдний хорхой, остеопороз болон хүнд хэлбэрийн артроз зэрэг нь түүнийг нас ахихад хөдөлгөөн муутай болгосон байх. Гэхдээ тэрээр үйлчлүүлэгчдэр өөрийгөө тойруулж мах үргэлжлүүлэн идэх бед бинчэнтэй нэгэн байсан. Амьдралын тайван төгсгөл нөгөө ертөнц рүү явахдаа зандан шуусан байсан бөгөөд гоё жимсэн байсан. Тэрээр 6000 км-ийн цаана хар тэнгисийн орчим амьдарч байсан ураг нэгднүүдээс гойд ялгарх зүйлгүй байсан. Онцгой Скифүүд өөрийн гэсэн хүчрэг соёлтой байсныг бид өнөөдөр мэднэ. Одоо бид нүүр сарайг нь таньж эхэлж байна. Үүнийг тайлхдаж олон гүүрийн голын дайчин эрийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ. Гизела Грайхан Питер Престел нарын бүтээл. Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуу бичлэгийн студи 2009 он.